Орхон аймаг тусгай зөвшөөрөлтэй архи согтруулахундаа худалдаалдаг 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Тус байгууллагуудад хяналт шалгалт хийхэд стандартын шаардлага хангаагүй 28, шалгалтанд орохоос зайлсхийсэн 27 аж ахуйн нэгж байгууллага байсан бол шалгалтанд орохгүй ямар нэгэн шалтгаантай 45 аж ахуйн нэгж байсан байна. Жараас 70% дүгнэгдсэн аж ахуйн нэгжүүд дээр тухайн хуулийнхын заалтын дагуу арга хэмжээ тооцох, иргэд тайлагнах, хэд тэр арга хэмжээ авагдсны дагуу тодорхой бас зохион байгуулалт хийж сайжруулсан тэр үр дүнг ус тооцсон авч ажиллах гэдэг саналыг байж байгаа дарга оруулж байгаа гэж ойлгосон тийм үү? Энэ саналыг дэмжиж байгаа зөвлөлийн гишүүд гараа гэнэ үү? Бүрэн тайлагна гэсэн үг эргээд. За яг саяны хуулийнхын санкцаар ямар арга хэмжээ авсан, эргээд тэрийгэ сайжруулах дээр ямар хөрөнгө оруулалт гэх юм уу те арга хэмжээ авсан бэ гэдгийг эргээд тайлбархаар. За 60-аас доош хувийн хангалтгүй үнэлгээ үзүүлсэн 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг тусдаа хийж байгаа зөвлөлийн гишүүд гараа гэнэ үү? За 100-ын саналаар. За 27 ч юу вэ? Шалгалтаас зайлсхийсэн 27 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг тусдаа хийж байгаа асуудлыг дэмжиж байгаа зөвлөлийн гишүүд гараа гэнэ үү? За 100-ын саналаар дэмжиж байна. За 45 аж ахуйн нэгж чинь шалгалтанд орохгүй ямар нэгэн шалтгаантай байгаа энэ асуудлыг тусгай зөвшөөрлийг тусдаа хийж байгаа зөвлөлийн гишүүд гараа гэнэ үү? За олонхын саналаар дэмжиглээ. Ингээд тусгай зөвшөөрлөлтөд 100 аж ахуйн нэгж иргэдийн тусгай зөвшөөрлийг тусалж байна. Ингээ албач нь гэж ойлгож байгаа. За баярлалаа. Архи согтруулахундаа худалдаалдаг тусгай зөвшөөрөл бүхий газар аймгийн хэмжээнд бөөний төв 19, хүнсний дэлгүүр 294, мини маркет 32, супермаркет 10, бар 75, кафе 31, бильярд 2 тус ажилладаг байна.